За 3 минутанд ийм том илтгэлийг асууж яринч гэдэг бол бас их хүнд даалгавар. Энэ жилийн илтгэл дээр би жоохон сэтгэл хангалуун бус байна. Өнгөрсөн жилийнх бол сайн байсан. Өнгөрсөн жил бол маш их асуудлыг үнэхээр сайн дэвшүүлсэн, асуудлуудыг гаргасан. Энэ жилийнх бол их л мүлгэр. Тэгээд дээрэс нь хүний эрхийн комисс энэ төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудлыг яриха болооч. Улсын их хурлын гишүүдч тэр хүний эрхийн комисс төрийн албан хаагчдын салбараар нь гэж түүж цалин хөлсийг ярьдаг болтлоо бид нар энэ цалин хөлсийг бүр цалин хөлсний нэгдсэн бодлого алдагдлаа шүү дээ. Уг нь энэ төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ тэр тухайн хүн иргэний ямар эрхийн зөрчөөд байгаа юм бэ гэдгийг бид нар илүүтэй ярих ёстой шүү дээ. Эрүүл мэндийн салбар жишээлбэл миний ууг нь бол хөндөх ёстой асуудал нь юу юм бэ гэхлээр эрүүл мэндийн даатгалын сангаас яг санхүүжилт нь нэг үйлчилгээ билүү нэг багцаараа нэг иргэн үйлчилгээгээрээ цалин хөлсний энэ урсгал зардал бүх юм ингээ багтцсан яваад байгаа байхгүй. Тэгээд улсын их хурлын гишүүд цалин хөлсийн нэмнэ гэж баахан попорч нэмжин гэж ярьчаад улсын төсвөөс нэг ч мөнгө тавиагүй. Энэ шимтгэл төлөгчийн нуруун дээр тавигдж байгаа зардал. Тэгээд зардлыг нэмэгдүүлэхгүй ээжээж, төсвийг нэмэгдүүлэхгүй ээжээж, цалин хөлсний зардлыг улсын их хурлын гишүүд дураараа нэмчихээд тэгээ эцэстээ юу болж ийнө гэхээр иргэн эрүүл мэндийнхаа үйлчилгээг авч чадахгүй байгаа байхгүй юу? Яагаад улсын эмнэлэг, хувийн эмнэлэг адилхан төлбөр авч байгаа? Төрийн эмнэлэг заяахаа ойлгож байна. Төр тэр хүмүүсийн цалингийн даах ёстой байна. Улсын эмнэлгүүдэд бид нар тэгээд хувийн эмнэлгүүдтэйгээ адилхан авч үзэх юм уу? Хувийн эмнэлэг чинь өөрөө тусдаа бас дахиад иргэдээс үйлчилгээ авч байгаа шүү дээ. Гэх мэтчлэн иргэний эмчлүүлэх эрх нь хөндөгдөж байгаа байхгүй юу? Энийг огт ярьсангүй. Төрийн албан хаагчдын цомгтгол гээл өнгөрсөн жил ингээд өөрсдөө дураараа ярьцгаас эрүүл мэнд боловсрал хүүхэд хамгааллын салбарыг битгий хамруулаараа гэж манай байнгын хорооны гишүүд эмэгтэйчүүд зөндөл ярьсан шүү дээ. Тэгэхэд яасан? Хүүхэд хамгааллын салбараас маш олон хүнийг цомгтгсон байгаа байхгүй юу? Энэ илтгэл дээр 108 дуудлагын төвөөс 5 хүнийг хасцсан байна шүү дээ. Гэхдээ энэ хариуцлагыг хэн хүлээх юм? Энэ баяр сайхан дарга, агентлагийн дарга 32 эмэгтэй гишүүнтэй болсон энэ хүүхэд хамгааллын зардлыг бууруулсан гэж биднийг буруутгах байгаа шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? Ингэж болд юм уу? Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл яг 11 цагаас бас нөгөө танхимд хуралдаж байна. Энэ асуудал За, Ариун зай гишүүнд нэмэлт минут өгье. Зүгээр л юм л болвол хойдлын хар овоохоо гэдэг шиг засгийн газар өөрийнхөө ажлаа зохистой хийхгүй. Тэгээ цомгтгол гэхлээр хаа хамаагүй автоматар зүгээр бусад салбаруудынхаа ачаал линч хардаггүй, ач холбогдол линч хардаггүй. Ингээд зүгээр цомгтгоод иж болдго юм уу? Тэгээ эцэст нь улсын их хурлын гишүүд буруутаа гэд. Тэгээ хариуцлага яриа гэхлээр нөгөө нэг ерөнхий сайд нь ч байхгүй, өөр шинэ ерөнхий сайдтай шинэ кабинет. Тэгсэн ч гэсэн асуудал нэг засаг бол нэг засаг, энийг анхаарах ёстой. Энэ олон хүмүүсийг цомгтгочоод дахиад өөр шинэ оронтоонуудыг бий болгосон байх юм бол энэ дээр хариуцлага тооцох ёстой шүү. Надад нэг асуулт байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 46 цэрэг амиа алдлаа, 200 орчим цэрэг эрүүл мэндээр хохирлоо гэж байна. Морины уралдаанаас болж сүүлийн 10 жилийн хугацаанд хэдэн хүүхэд амнасаа алдсан, хэдэн хүүхэд бэртсэн бэ? Ийм тоо мэдээллийг надад өгөөч. 10 жилээр нь. За, Хүний эрхийн үндэсний комиссийн дарга Сүнжид дарга хариулъя. Хүн хариулах юм уу? За, энэ дээрээс Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн. За, Ариун зай гишүүний асуултанд хариулъя. Хүүхэд хамгааллын салбарт цомгтгол хийж байгаа асуудалтай бол санал нэг байна.
энэ дээр холбогдох албан тушаалтнууд нь тогтмол өөрчлөгддөг. За хариуцлага хүлээх хүн байхгүй. За төсөв энэ оронтоо бол ингэж хасагдж байгаа нь бол хүүхд хамгаалалт бол шууд нөлөөлж байгаа юм асуудал мөө. За өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийтдээ 46 хүүхэд амь насаа алдсан байгаа морноос унж. За он гарснаар бол одоогийн байдлаар одоо хүний эрхийн үндэсний комиссд мэдгдсэнээр 2 хүүхэд бол морноос унж амь насаа алдсан ийм харамсалтай хэрэг бол бүртгэгдсэн байгаа. За нарийн мэдээллийг бол гэмтэл согос судлалын үндэсний төвөөс бол өгөх бах. За мөн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газраас бол энэ тоо бол бас гарах боломжтой. За дээрэс нь шүүхийн шинжилгээний ерөнхий газраас бол энэ тоо бас дэлгэрэнгүй цогц байдлаар гарах юм боломжтой байгаа. За хүний эрхийн үндэсний комиссд мэдгэж байгаа тоог бол би танд саяллаа. За ариун зай гишүүн тодруулъя. Тэгээд цэрэг гээд бусад статистикүүд асууж байгаа юм байна. Бүгдийг бүрээ хариулна шүү. За ариун зай гишүүний микрофоныг өгье. За би энэ асуултаар юу гэж одоо асуугаад байгаа вэ гэхлээр ер нь зүгээр ганц нэг тохиолдол гарахлаар нийгмээрээ шуугдаг биш. Энэ асуудал бүх нийтээр анхаарах ёстой юм аа. Энэ нь байж болно, тэр нь байж болохгүй гэсэн асуудал огт биш. Цэрэг ч гэсэн дөнгөж хүүхэд наснаасаа гарч байгаа дөнгөж л тэр бас одоо нялх хүүхэд штэ. Дөнгөж 19, 18 настай, 19 настай. Бүхий л энэ асуудлууд чухал. Тэгээ би өнгөрсөн жил одоо энэ 24 дугаар илтгэлийг сонсоод тэгээд ууг нь ямар хүсэлт гаргасан бэ гэхээр хүүхдийн амьд явах эрх ямар байгаа талаар дараагийн жилийнхаа илтгэлдээ авч үзээч гэж хүссэн байхгүй та. Энд чинь зөвхөн одоо цэрэг, зөвхөн одоо морины хүүхэд биш. Морины хүүхдийг бол бид нар одоо зөвхөн тэр өвлийн болон одоо хаврын асуудлыг л ярьж байгаа. 5 сарын 1-ээс 10 сарын 1-ний хүртэл нээлттэй энэ өв соёлыг ердөөсөө үгүйсгээгүй. Зам тээврийн осол, зодуулж өгч байгаа хүүхэд бүх энэ За мөнх ашиглан гишүүнийг бас асуулт асуух дараалд оруулъя. За Эндрээс хариул ажлыск. За Монгол улсын хүүхд хамгааллын статистик үзүүлэлтүүд гээд статистикийн ерөнхий газраас бол гаргадаг байгаа. За тэгээд 24 он хүртэл бол мэдээлэл нь нэгтгэгдсэн байна. Харамсалтай нь 25 оныхыг нэгтгэж амжаагүй байгаа юм байна лээ. Тэгээд 24 оны байдлаар саяны асуусан статистик мэдээллийг бас танд танилцуулъя. За гэмт хэргийн улмаас нас барсан хүүхэд бол 24 оны байдлаар 111 байгаа. Өөрөөр хэлбэл энэ тоо 2021 оноос хойш тогтмол өсөж байгаа юм тоо байгаа. 2021 онд 83 хүүхэд гэмт хэргийн улмаас нас барсан бол 2022 онд 92 хүүхэд. 2023 онд 99 хүүхэд. 2024 онд 111 хүүхэд гэмт хэргийн улмаас нас барсан гэдэг ийм тоо байгаа. Энэ бол тогтмол өсөж байгаа тоо. Тэгэхээр энийг бол бид нэр бас анхаарах ёстой. За гэмт хэргийн улмаас гэмтсэн хүүхдийн тоог би та бүхэн танилцуулъя. За нэмэлт минут өгье. Эндэр дээр. За 2021 онд 550 хүүхэд, 2022 онд 852 хүүхэд, 2023 онд 886 хүүхэд, 2024 онд 997 хүүхэд. Энэ тоо мөн ялгаа байхгүй тогтмол өсөж байгаа ийм үзүүлэлттэй байгаа. За энэ хурдан морь ундаг хүүхдтэй холбоотой бас асуудал яригдсан учраас за хурдан морь ундаг уралдаанч хүүхдийн тоо бас мөн жилээс жилд бол тогтмол нэмэгдэж байгаа ийм тоо байгаа. За 2021 онд 1918 хүүхэд байсан. За энэ бол ковид болон бусад хязгаарлалттай холбоотой бол бас ийм бага байсан байгаа. За 22 онд бол 7596 хүүхэд. За 2023 онд 11207. За нэмэлт минут өгье. Эндэр дээр мэдээлэл чухал мэдээлэлд бас танилцуулж байна. Тийм тоо байна. За зам тээврийн ослын улмаас хохирогч болсон
хүүхэдтэй холбоотой бас мэдээлэл та бүхэн төргий. За зам тээврийн ослын улмаас хохирогч болсон хүүхэд 155 хүүхэд 2021 онд байсан бол 2024 онд 290 болж бас нэмэгдсэн байгаа. Энэ тоо мөн ялгаа байхгүй тогтмол нэмэгдэж байгаа тоо. Тэгэхээр энэ дээр бид нар бас дүгнэлт хийх ёстой. За зам тээврийн ослын улмаас нас орсон хүүхэд ер нь бол тогтмол 50 гэсэн ийм одоо үзүүлэлтийг бол харуулж байгаа. За 2021 онд 51 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан бол 2022 онд 54 хүүхэд, 2023 онд 51 хүүхэд, 2024 онд 51 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алдсан гэсэн ийм одоо харамсалтай статистик мэдээ байгаа. За За энэ дээр мик юу минут нэмжих за. За. За амиа оролтын мэдээг та бүхэн танилцуулъя. 2021 онд нийт 62 хүүхэд амиа оруулсан бол 2022 онд 54, 2023 онд 46, 2024 онд энэ тоо эргээд 62 болсон ийм үзүүлэлттэй байна.